За танилцуулгын увчрал сайд баярлалаа. Тэгэхээр увчрал сайд асуултанд хариулах боломжгүй гараа авсан байна л да. Тэгээд дээрээс нь засгийн газрын сайдуудаас ерөөсөө ганцхан чим бүрэн сайд л сууж байна. Тэгэхээр бусад сайдуудын хувьд бол энэ хууль тогтоомжийн хэрэгжилтүүл хамаагүй байна гэдэг нь харагдж байна л да. Тэгэхээр Монголд одоо мянган сайхан хууль гаргаад хэрэгждэггүй, хуулийн дагуу хийх ёстой ажлаа хийдгүү гэдээ олон асуудлууд ярьдаг. Тэгэхээр өнөөдөр яг энийг баталсан тийм одоо үзүүлэлтүүдийг хэдүүлээ сонсоо сууж байна л да. Хүний хөгжил нийгмийн бодлоготой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт 31% байна гэдэг бол маш харамсалтай. Хэдүүлээ ер нь ингээд хууль тогтоомж дүрм журамгүй одоо нэг юм ширэнгийн хуулиар амьдраад байгаа юм шүү. Сайн нэг хэд хоногт ингээд болж байгаа үйл явдал бүгд л яг тийм байдалтай харагдаад байна л да. Тэгэхээр энэ одоо үнэлгээ хийж байгаагийн үндсэн зорилго чинь юу юм бэ? Тэгэхээр энэ одоо зорилгочин энэ хуулиуд яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ гэдэг шалтгааныг тогтоох юмстай юм шүү. Тэгэхээр энэ шалтгааныг энэ тайлан дээр ерөөсөө тогтоогаагүй. Тэгээ бүх гишүүдийн асууж байгаа асуулт нь ерөөсөө шалтгаан юу юм бэ? Яагаад хуулийн хэрэгжилт ийм бага хувьтай байгаа юм бэ? Үнэхээр засгийн газрын тэр сайдууд нь хуулиа хэрэгжүүлэхгүй том толгойлоод байгаа юм уу? Эсвэл үнэхээр одоо улсын хурлаас баталж байгаа тэр хууль нь практик амьдралд хэрэгжихгүй? Эсвэл одоо төсөвдөр ачаалал үүсгэсэн? Эсвэл одоо сонгогчийнхоо сэтгэлийг одоо татах гэсэн ийм поп хуулиуд батлагдаад байгаа юм уу? Эсвэл энийг хуулийг хэрэгжүүлэх ёстой тэр журмууд нь батлагдахгүй байгаа юм уу? Үнэхээр одоо улсын хурлаас батлахдаа нэг маш ерөнхий одоо 3 хуудастай хууль батлаад түүнийг дагалдуулаад 10,000 журам гарга гэд залхуу хууль хийцдэг. Тэр журмууд нь гардггүйгээс болоод энэ хуулиуд батлагддаггүй, хэрэгждэггүй. За эсвэл одоо хуулийн хамгийн одоо чухал юм ерөөсөө хуулийн хариуцлагын асуудал. Үнэхээр тэр хууль дээр байгаа зохицуултыг хэрэгжүүлэхгүй тухайн сайд, тухайн албан тушаалд ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг маань өнөөдөр хуулийн дээр ямар байгаа юм бэ? Тэр 2017 он зөрчлийн тухай хууль батлагдаад манай одоо Монгол улсын хуулийн бүтцийг алдагдуулсан байна гэж харж байгаа. Бусад улсын бүх хуулийн дээр хуулийн хариуцлагын хэсэг бүхэл бүтэн бүлэг байдаг. Манайх дээр тэр нь бараг байхгүй болсон. Ерөөсөө л зөрчлийн тухай хууль. Тийм ч учраас нөгөө мянган сайхан хууль батлаад хэрэгждэггүй. Хэв сайхан одоо гейдэг явж байдаг. Тэр хууль чинь надад ямар хамаатай ингэ явж байдаг. Тэгэхээр энэ бүхний шалтгааныг тогтоогоод энэ бүхнийг байхгүй болгох тэр саналуудыг боловсруулах чинь өнөөдрийн та бүхний хийж байгаа энэ үнэлгээний ажлын гол зорилго юм шүү. Гэтэл энэ үнэлгээний хамгийн эцсийн байдал дээр тэр санал дүгнэлт гэдэг ганцхан өгүүлбэр. Яах гэж энэ үнэлгээг хийж байгаа гэдэг зорилгоо бид нар бас олж харах хэрэгтэй байхгүй. Шалтгааныг тогтоох хэрэгтэй, тэр шалтгааныг байхгүй болгох саналуудыг дэвшүүлэх хэрэгтэй, хамтдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгжээж өнөөдөр магадгүй 31% байгаа хуулийн хэрэгжилт эх онуудад одоо тэр 50-60 руугаа очдөг юм уу? Үнэхээр одоо яг цэг шүү 1 минутыг нэмж өгье. бид нар цаашдаа процессын шин чанартай одоо улсын хурлын дарга амар эсэлгэнгийн дэвшүүлээд байсан иж бүрэн зохицуулттай хуультай болёо. Тэгжээс тэр хуулиас давсан журмуудын тоог цөөлё. Тэгжээж энэ хууль хэрэгждэг болох юм байна гэж дэвшүүлээд байсан зорилго магадгүй энэ одоо дүгнэлтийн нэг хэсэг байх магадaltaй байхгүй юу? Тэгээ магадгүй тэр одоо хуулийн хариуцлага тэр зөрчлийн тухай хууль бол буруу байсан маа гэж олон хүн ярьдгийн билээ. Үнэхээр хариуцлагын хэсэг гэдэг бүлэг байхгүй болсон. Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ болоо. Өөрөөр хэлбэл энэ заалтыг та хэрэгжүүлэхгүй бол албан тушаалтанд та ийм хариуцлага хүлээнэ гэдэг юм хуулийн дээр цагаанаар хараар бичсэн байж ажил тэр хууль хэрэгждэг. Бусад улсын хууль болгон хариуцлага гэсэн том бүлэгтэй манайх байхгүй болсон юм бил. Тэгэхээр энэ шалтгаануудыг тогтоох нь л энэ одоо та бүхний хийгээд байгаа энэ нэг үнэлгээний ажлын чинь гол зорилго юм биш үү? Тэгэхгүй бол бид нар эх онд дахиад энэ асуудлыг яриа сууж байна. Яах вэ? 20% байна уу, 10% байна гэж амаа ангаагаал хэлээ сууж яхана шүү. За ингэсэн шүү нэмж авах юм үг гэлж гин гэж ойлголоо зөв үү? Асуулт биш. За тодруулах юм дараа. За хариулт авъя. Микрофон 4. За эцэг гишүүний асуултанд хариулъя. Бид яг засгийн газрын дахь хяналтын тухай хуулийг нэрээ хэлээд байгаараа тэмдэглэлд орж байгаа. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар батцэг. Засгийн газар дахь хяналтын тухай хуулийг батлахтаа анх яг л энэ нөгөө үндсэн концепц нь бол үр дүнгээ үнэлдэг бай. Одоо хуулиар
журам батлах ёстой гэдэг зохицуулт чи өөрөө журам баталснаар 100% биелэгдээд байгаа мó эсвэл болохгүй байгаагийнхаа шалтгааныг нээж олъё шалтгаанаа нээж олчоод ингэж хэрэгжүүлж ингэж ажлыг сайжруулъя гэдэг одоо үндсэн концептоор энэ хууль батлагдаж үүний дагуу засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулагдаж одоо 2 жилийн хугацаанд 3 жил хүрэх зэнтэй хугацаанд үйл ажиллагаа явууллаа. Тэгээд энэ хугацаанд за яг үнэлгээтэй холбоотой гарсан ахиц үр дүн гэвэл бас байна. Бид нар процесс үнэлдэг байж байгаад үр дүн үнэлдэг боллоо. Үр дүн үнэлээд ирсэн чинь бид нар ерөөсөө нөгөө бодит үр дүн гэж зүгээр л процесс үнэлж би эндээ өндөр дүн тавьж явдаг байсан асуудлуудаа засъя гэд нэлээд үр дүн гарч ийн. Гэхдээ сайжруулах юм бас бидэнд бий. Нөгөө үнэлгээ хийгээд яваад байсан чинь яг боддороо одоо хууль тогтоомж зорилтоо гарах болсон шалтгаан нөхцлөө бүрэн биелүүлж гин үгүй юу гэдэг дээр бид нар үнэлгээ хийхдээ үнэлгээний арга аргачлалаа сайжруулах зайлшгүй шаардлага бол одоо ингээд нөгөө шатчаа дахиад ирэх тутам тавигдаад эхэлж байгаа. Зохион юуны хувьд бол яагаад юу н хууль тогтоомж хэрэгжихгүй байна вэ гэдэг дээр бид эрүүлсэн тайлан шалтгаан нөхцөлийг аваад ингээд төрийн захиргааны төв байгууллагууд агентлагуудтай ажиллаад үзэхээр үндсэндээ яг нэг нийтлэг байдлаар 4-5 шалтгаанууд нийтлэгээр дурддагдаад байгаа байхгүй. Нэгдүгээрт за нөгөө тайлгнаж байгаа байгууллага талаас нь төсөв мөнгө байгаагүй гэдэг шалтгаан хамгийн их дурддагдж байгаа. За үнэлгээ хийж байгаа байгууллага талаас нь харахаар байгууллагын одоо байгууллага хоорондын дотоодын зохион байгуулалт нөгөө удирдлагын менежментийн одоо уялдаа холбоогүй байдал зайлшгүй энэ дээр гарч ирж байгаа. Хууль хэрэгжих бас нэг үндэс суурь нь яхаарахгүй түүнийг дагж байгаа дүрм журмууд бүрэн батлагдчихж бүрэн дүүрэн нөгөө хуулийнхаа зорилтод заасан агуулгаараа хэрэгжих үндэс болдог. Гэтэл одоо та бүхэнд өгж байгаа энэ тайлан дээр байгаачлан хуулийн журмууд ерөөсө батлагдахгүй яваад байгаа. Тэгэхээр үүнийг зохицуулсан наривчлсан харилцаа журмаар зохицуулагдана гэдэг нь батлагдахгүй яваад байгаа болохоор тэр хуулийн дээр хийдэл тэр хуулийн дээр зөрчил үүсэх бас үндэслэл болоод байгаа гэдэг. Энэ асуудлыг бид нэр засгийн газрын хуралдаан дээр гаргаж тавьсан. Тэгээд хууль тогтоомчч бай хөгжлийн бодлого төлөлтийн баримт өчгүүдч бай ер нь энэ нөгөө Монгол хүний сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж гэнэ үү гэдэгтээ хамаарах учраас бид одоо бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит газар дээр нь очиж үнэлгээ хийя. За энэ бодлого хөтөлбөр санхүүжилтээс болоод гацчихвөө. Энэ асуудал нь зохицуулалтаас болоод гацчихвөө. Эсвэл ажиллаа хийгээгүй төрийн албан хаагчдаас болоод гацчихвөө гэдэг дээр бид нар одоо анх удаа ингээ үнэлгээ хийх гээд дараагийн 7 хоногт ажлын хэсэг гарах гээд ажиллаж байна. За юуны хувьд тэр хариуцлагын хувьд одоо энэ ажилдаа хайн ганцхан асуудал төрийн албаны тухай хуулиар сахилгын шийтгэл оногдуулах асуудал бас яригдана л та. Магадгүй энэ дээр засгийн газрын гишүүд юм арай өөр хүмүүс хариулт өгөх ёстой болов гэж бодод. За баярлалаа. Инх гишүүн тодруулна. Нэг удаагийн тодруулга байгаа. За тэгэхээр үнэлгээ хийж байгаа аргачлалаа цаашид одоо сайжруулад дараагийн одоо энэ танилцуулган дээр бол үнэхээр одоо энэ хууль тогтоомжийн хэрэгжилт маш бага байгаа үндсэн шалтгаануудыг одоо маш сайн тодорхойлоод гаргаж ирэх юм байна гэж ойлголоо. Хоёрдугаар тэр шалтгаануудыг байхгүй болгохын тулд бид нар ямар ажлуудыг хийх нь зүйтэй юм бэ гэдэг саналыг бас боловсруулж орж ирэх юм байна гэж ингэж ойлгож байна. Тэгээ яг үнэхээр үнэн улсын хурлын гишүүд одоо ард түмний ботсон маш сайхан одоо хууль баталдаг. За тэгтэл тэр ерөөсөө хэрэгждэггүй. За тухайлбал Тэмүүлэн гишүүн бусад гишүүтэй хамтраад өнгөрсөн парламентын үед малчдын одоо нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор малчны тухай хууль баталсан гэж ярьдаг. Тэгэл тэрний дагуу холбогдох одоо журмыг батлахгүй байна. Энэ хууль одоо батлагдахгүй байна. Тэгээ бид нар чи одоо хөдөө орон нутгаар яваад ард иргэдээ ингээ худлаа хийсэн болчоод байна. Нөгөө хөдөө орон нутгаар явахаар гишүүдээс малчид таны нөгөө яриад байсан сайхан юм чи хаана байна л гэдэг нөгөө хэлэх үггүй болдог. Тэгэхээр энэ асуудал